За арцнал тэгштгэл бодох. Хичээл оръё. Тэгээд энэ тэгштгэл бол за ялгар тэгээд нийлбэр энэ хоёр хоорондоо тэнцүү байна гэсэн утгатай. Тэгээд энэ гурван өөр хуваарьтай энэ бүхэл байна. За тэгвэл энэ бүхэл тоовол нэг гэсэн хуваарьтай. Тийм учраас бид одоо энд юу хийх шаардлагатай вэ гэхээр за энэ хуваарьтайгаа 3 2 за тэгээд 8 гэсэн энэ гурван тооны хамгийн бага ерөнхий хуваагдагчийг болох хэрэгтэй. Энэ хамгийн бага ерөнхий хуваагдагчийг болоход за 3 2 л өөр анхны тоонууд 8-ыг анхны тоо үржигдэхүүн задлая. Тэгэхээр 2 туваалаа 4 гарна. 2 туваалаа 2 гарлаа 2 тэгэхээр 8 бол 2-ын 3 зэрэг. Тэгвэл хамгийн бага ерөнхий хуваагдагчийг болохын тулд энэ гурвын хамгийн их тооныг нөгөө хоёроос байхгүй байгаагаар үржүүлнэ. Тэгвэл энэ гурван тооны хамгийн бага ерөнхий хуваагдагч нь бол 24 гарах нь илэрхий боллоо. 2 3 8 2 үржүүлнэ 2 бол 8-ын анхны үржигдэхүүн тоон үржигдэхүүн дотор байна. За тэгэхээр хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 24. За энэ 24 юм бол одоо бүгд яах ёстой вэ гэхээр за энэний гүйцэгч үржигдэхүүн бол 8 болно. Өөрөөр хэлбэл 3 8 24 ингэж болно. За 2 дахь гишүүний ерөнхий үржигдэхүүн бол 12 болно. Энэ 8 гэсэн хуваарьтын ерөнхий үржигдэхүүн бол 3 болно. 1-ний 15 ерөнхий үржигдэхүүн нь 24 болно. Гүйцэгч үржигдэхүүн гэдгийг багш нь сая ерөнхий үржигдэхүүн ярьчих шиг боллоо. За ингээд тэгвэл 8 өгөөчгөн 5x-тэй нэмэх нэг хасах нь гүйцэгч үржигдэхүүн 12-ыг үржих нь 17-оос хасах нь y- гэсэн гүйцэгч үржигдэхүүн 3-ыг үржих нь 3x-с дээр нэмэх нь нэг px за энд нэг жижигхэн алдаа гарсан байна. Ямар алдаа гарсан бэ гэхээр энэ нь хасах шүү. Энэ хасах нь за. Одоо хаалтыг задлаад ингээд үйлдэлээ гүйцэтгэе. Тэгэхээр 8-ыг 5x-ээр үржүүлээд 40x 8-ыг 1-ээр үржүүлээд 8. Одоо эн чинь ерөнхий үржигдэхүүнээр хаалт задлж байна. 12-ыг 17-оор үржүүлээд 204. За сөрөг байгаас чинь тийм учраас сөрөг болно. 90-ыг 17-сэн чинь одоо сөрөг 12-ыг сөрөг x-ээр үржүүлээд нэмэх нь 12x. Тэнцүү 3-ыг 3x-ээр үржүүлээд 9x. 3-ыг 1-ээр үржүүлээд 3. За энэ хоёрыг үржүүл 360 боллоо. Одоо энэ тэгштэглээс бүгдээрээ хувьсгчтай гишүүдийг нэг талд ялгаад сул гишүүдийг нэг талд нь ялгах ийм шаардлагатай болно. За тэгэд энийг бид нэр хэлбэр аргаар бодож болно. За эндээс 9x тэнцвийн тэмдгийн нөгөө тал шилжихтэй сөрөг 9x болно. 98 сөрөг 8 сөрөг 204 чи 204. За ингэсэн. За тэгээ энийг бол бид нар өшөө бас яаж хийж болох юм гэхлээр ерөөсөө шууд тэгээ заавал нөгөө энд бичснээр бодох албагүй. Ямар хувиргалт хийж болох юм бэ гэхлээр ерөөсөө энэс чинь энэ хоёрыг хасхлаар энд бол сөрөг 196 гарна. Энэ хоёр чинь нэмэх 52x гарна. Тэгэхээр 52x-с хасах нь
196 тэнцүү. Энэ чинь 363 гарна. 9x-тэй нэмэх нь 360. Өөрөөр хэлбэл энэ байгаа игний энийг хийж болно. За ягаад дэлгэрэнгүй гэсэн гэхээр гишүүд болгон хэрхэн шилждэг юм бэ гэдгийг л харахын тулд болсон. За ингээд энэ 3-ын юм 43 x. За эдгээр ард сул гишүүдийн нийлбэр нь 559. Одоо x тэнцүү 559-ыг энэ дундор бид ийм үйлдэл хийн. X тэнцүү 559-ийг хуваах нь 43. Тэгээд x тэнцүү 13 гарлаа. Одоо тэр шалга за энэ нөгөө график байгуулахлаар за энэ бол y тэнхлэг юм. Энэ бол x тэнхлэг. Тэгээ энэ 13 гэсэн энэ цэгээр x тэнхлэгийг дайрч чинь. Тэгэхээр бид нар тэгштгэл бодно гэдэг чинь тухайн шулуун x тэнхлэгтэй огцлох цэгийг болж байгаа юм. Шалгая. Тэгэхээр 5-ыг үржих нь 13. Нэмэх нь 1. Энийг хуваах нь 3. За хасах нь 17-оос хасах нь 13. Хуваах нь 2. Тэнцүү 3-ыг үржих нь 13. Хуваах нь 8. Энэ дээр 3-ыг үржих нь 13. Нэмэх нь 1 биш шүү. Нэмэх нь 15. Эдгээр бол тэнцүү байх. Энийг бид бодох ёстой байна. За тэгвэл одоо эн чинь 50 65. 65 66. Тэгэхээр 66-ыг хуваах нь 3. Хасах нь энэс 2-ны 4. За энийг бодчих. Тэгэхээр 66 3-т хуваахлаар хэд гарах вэ? 20. Энэ бол 22-оос хасах нь 2. Тэнцүүн тэмдгийн өмнөх илэрхийл 20 гарчив. За энийг бодъё. Энд чинь ингээд 39-тэй нэмээд 40-ийг 8 хуваахлаар хэдийн 40-ийг 8 хуваахлаар 5. Энэс 5 гарчив. Нэмэх нь 15. Тэнцүү 20. За ингээд тэгштгэлийг бүрэн утгаар нь ингэж бодноо. Тэгштгэл гэдэг маань тэр гарч байгаа хариуг энд орлуулахад энд ямар тэмдгээр холбогдсон тэрийг баталж өгдөг байгаамаа.